олон улстай хэлцээр байгаагийн үр дүнд гадаад байгаа монголчуудын нийтдээ 35-аас 38 орчим хувь нь бол нийгмийн даатгалын тогтолцоонд бол ингээ хамрагдсантай адилхан нөлөөтэй үйлчлэгээ үзүүлэхийн хэлцээрүүд хэрэгжиж байна. За одоогийн Монгол улсын нийгмийн даатгалын тухай хуулиар бол нийгмийн даатгалд гадаад байгаа монголчууд даатгалах боломж нь бол нээлттэй. Заавал одоо бичлэн ирэх шаардлагагүй болсон цахимаар даатгуулах бүх суугийг нь бол нийгэд өчсөн байгаа. За нийт хамгийн сүүлийн тоогоор бол нэг 4,000-аас 5,000 орчим даатгуулагч гадаад улсаас Монгол улстай даатгуулаад явж байна гэсэн тоо баримт байна. За дараагийн удаад энэ Австрал, бусад улсуудын хэлцээр ороод ирэх тусам гадаад байгаа монголчуудын даатгалд хамрагдах хувь бол 50-аас 60% болох юм боломж бас бүрдэж гэж харж байгаа. Баярлалаа. За Гамбат гишүүн тодруулъя. За энэ гэрээ хэлцээр хийгээд хичнээн хэмжээний мөнгө шилж орж ирж байна.